хамгийн их ингээд надаас асуудаг асуултанд хариулъя. За очоо байрны хувьд ямар байдаг вэ гэж асуудаг. За байрны төрөөсийн хувьд болохоор би Дублинд амьдардаггүй л Америкийн 3 дахь хотод амьдардаг. Одоо 3 дахь том хот нь гэсэн. Энд болохоор single өрөө хотын төвөөс зайдуу гэвэл 450 евро. Хотын төвдөө гэх юм бол 550 евро, 600 евро, 650 евротой байна ганцаараа амьдрах өрөө гэсэн. За double bed буюу хасаар амьдрах боломжтой өрөөний хувьд 800 евроноос 1100 евроны хооронд байдаг. Хоёулаа хувааж төлнө гэсэн үг шүү дээ. За тэгээ хэрвээ гуруула дөрвөлээ амьдраад шеэрлээд амьдрья гэх юм бол ер нь 375, 450, 500 гэх мэт үнэтэй байдаг. За яг бид нар ингээд хаус түрээслэе гэх юм бол ер нь 1800-аас дээшээ хауснуудын нь үнэ байгаа. Ямар хаус түрээслэхээс шалтгаална. Дараагийн хамгийн их асуудаг зүйл гэх юм бол ажлын байрны олдоц хэр байдаг вэ? За ажлын байр бол ерөөсөө биднээс өөрөөс 100% шалтгаална. За зарим хүмүүс ирээд 1 хоноод ажилд орж ийн, зарим нь 3-4 хоноод ажилд орсон байна. За миний хувьд болохоор 20 хоног хорноод ажилд орж исэн. Тэгэхээр нөгөө тухайн хүнийхээ хичээл зүтгэлээс шалтгаална. Бас нөгөө менежертэй хэрхэн ярилцахаас бас их шалтгаалх нь шүү дээ. Анкета бас аятайхан биччихвэл бас бол байна. Хэрхэн хайх ёстой юм бэ? Тэгвэл яагаад зарим нь ингээд 1 хоноод 2 хоноод орчоод байгаа юм бэ? Зарим нь яагаад орохгүй байгаа юм бэ гэхээр зарим хүүхдүүдийн хувьд энд ирээд уцаараа тоглоод ингээд ганц нэг онлайнаар анкет чичингүүтээ ажил олдохгүй байна, ажилгүй байна, хэцүү байна гэдээ суугаад идэг байхгүй. Тэгвэл хин ч чамайг ажил авахгүй шүү дээ. Чи өөрөө л босч явахгүй юм бол. За үнэхээр хичээл зүтгэл сайтай хүүхдүүд бол өдөр болгон яваад ажиллаа хайгаад бүр хүүтэн бороонд шалт нортлоо ажил хайсан хүн байна. Тэгж чадсан хүн л ажилд орсон байх нь шүү дээ. Тэгээ бас 200 300 анкет ч тараасан хүмүүс байна. Тэгэхээр ийм хичээл зүтгэлийн эцэст ер нь ажилд орно. Энд монголчуудаас гадна маш олон орны хүмүүс байгаа учраас бид нар өрсөлдөгч ихтэй гэсэн. Ажлын байр байхын хувьд байна. Тэрэн дээр өрсөлдөгч маш олонтой. Та тэднээс яаж ялгах вэ? Таны хичээл зүтгэл ямар байх вэ? Яг тэр газараа олж очих 100% танаас өөрөөс ч шалтгаална гэсэн үг байхгүй юу? Оюутнуудын хувьд болохоор Ирландад 7 хоногт 20 цаг ажиллах албан ёсны эрхтэй байдаг. Ажлын үнэлгээ болохоор 1 цагийн 12 евро 70 цент. Гэхдээ яг 12 евро 70 центээр ажиллаж байгаа нүгээр зарим газрууд бол бодитоороо үгүй байна. Одоо ингээд кэшээр ингээд цалинждаг газрууд байдэн штэ. Тэд нэр зарим нь 10 евро, тэгээ зарим нь болохоор 6-7 еврогоор ингээд ажиллаулаад байгаа сурагтай байсан юм нөгөө Пакистан энэ төр газрууд тэгж хөдөлмөрөө мөлжүүлэх шаардлага байхгүй ш тийм газар ажиллаж. За яг 10 бол болж байна. За яг кэшээр дансаар чинь мөнгө орж ирж байгаа газрууд бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ заавалдаг. Гэхдээ хамгийн гоё нь тэр таксыг та хүсэлтэд явуулаад дараа сарынхаа цалин дээр буцаагаад авчих боломжтой. Эсвэл хуримтлуулжгаад оны сүүлээр дахиад авчих боломжтой байдаг. Энэ систем нь гоё шудраг байгааз. Миний хувьд болохоор ирээд 20 хоноод ажилд орсон байхгүй юу? Тэгээд 20 хоноод ажилд орохдоо 5 дахь өдөр хагасаа бүтэнсээ өдөр ингээд 5 цагаар гэдэг чинь 7 хоногт би 15 цаг хийдэг байсан. 15 цаг яг 2 сарын хугацаанд ажилласан байхгүй юу? Тэгээд цалин ингээд нэг 7 хоногтоо 140 евро орж ирдэг байсан. Тэгсэн чинь сүүлдээ цаг маань арай багассан чинь 101 евро орж ирдэг болсон байхгүй юу? Тэгээд 2 сарын дараа би ингээ хүсэлтэд явуулаад буцаалтаа авсан. Яг 2 сар биш тэр сар гарны буцаалт байсан. За 2 сарын буцаалт байсан. Тэгсэн чинь надад 560 евро орж ирсэн. Тэгээд би тэр 560 евроон дээрээ нэмж байгаад сая 8 өнгөрсөн 8 сард аялаад ирсэн. Швейцар, Герман, Чехаар аялаад ирсэн. Тэгэхээр энд нөгөө нэг энэ суралцах хугацаанд бас ингээд аялах бас боломж байна.